Иргэн аж ахуйн нэгж байгууллага нь мал амьтны тэтгэврийн гаралтай бүтээгдэхүүнийг импортлохдоо импортын гэрчлэгийг мэргэжлийн албан ерөнхий газраас авнаа. Улсын хилээр нэвтрүүлж мал амьтны тэтгэврийн гаралтай бүтээгдэхүүнийг импортын гэрчлэгөө нэвтрүүлсэн тохиолдолд иргэнийг 100 мянган төгрөгөөр хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. За импортын гэрчлэгийг бүрдүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Нэгд нь худалдаа авах гэрээ түүнтэй адилдах бичиг баримт. Хоёрд нь стратегийн үнс бол хүн судын аж ахуйн яамнаас олгосон квот. Гуравт нь олон улсын мал амьдын байгууллагаас олгосон гэрчилгээ. Дөрөвт нь тухайн үйлдвэрийн зохистой дадал нэвтрүүлсэн гэрчлэгийг бүрдүүлсэн байна. Эдгээр бичиг баримтыг бүрдүүлж мэргэжлийн албан ерөнхий газарт хандна.